Заасан басна та бүхэндээ өнөөдрийн мэнд хүргэе. За Canva хаагчил хайлж дугаар та бүхэндээ 3 зүйлийг хийж үзүүлье. За нэгдүгürt нь болохоор та ямар нэгэн зургийг тийм ээ 3D болгодог юм юу байна. За дараагийнх нь болохоор за би энэ Бали гэж бичээд энэ Балигийн зургийг ингэ давхарлаж оруулсан. За энэ бас эффект их хөөрхөн санагдлаа. За ер нь янз бүрийн юм дээр ашиглаж болох юм байна. За гурав нь болохоор бас энэ хүүхдийн зургийг юм splatter дотор ингэж тийм ээ ингэ цацраж байгаа юм дотор бас ингэж байршуулбал бас хөөрхөн санагдлаа. За энэ гурыг та бүхэндээ хийж үзүүлье. За эхнийх нь болохоор тэр та ямар ч нэгэн зургийг сонгоод тийм ээ. За жишээ нь одоо би бол энэ хүүхэн зургийг сонгочлаа. Та нар ямар ч зураг байж болно. За тэгтээ хамгийн гол нь зургийнхаа бэкграундын заавалчгүй арилгаарай. За тэгээд ийм зураг болно тийм ээ. За тэгээ энийгээ бид нар яах вэ гэхээр edit рүүгээ орж жагаад за тэгээд энэ style match гэдэг рүү оржод 3D гэдгийг сонгоно. За тэгэхээр яг энэ зураг маань ийм 3D. За энэ нь болохоор ямар ч юмн дээр бол яг нэг эдгээр одоо янз бүрийн стайлуудаар ингэж зургаа өөрчилж болох нэ. За надад бол энэ бас их таалагдлаа. За тэгээ хоёр дахь нь болохоор тэр Бали гэж юу оруулсан байгаа тийм ээ. За тэрийг бол янз бүрийн юм дээр бид нар бас ашиглаж болох юм байлээ. За жишээ нь элемент рүүгээ очиж жагаад за тэгээд юу яа shape авна. Shape-ын дотроосоо бид нар юм дөрвөлжин shape аваад за жоохон өргөн байлгаж болно. За та нар бол өөрснийхөө энэ югаар авчихсаа би нэг иймэрхүү авчий. За тэгээд энийг юм хар өнгөөр сонгоно. За тэгээд текстээ бичнэ энэ дээрээ югаар фонт ашиглах вэ гэхээр лого очиж жоод энэ Arnold script гэдэг ашиг. За энэ бас их гоё тийм script юу юм шиг санагдлаа. Ийлээ фонт санагдлаа. За тэгээ effects руугаа очоод энэ дээр нөгөө outline аваад за outline нь болохоор бид нэр цагаан өнгөөр аваарай. За тэгээ цагаан өнгөөр аваад нэг thickness-ийг бол нэлээд юм зузаан болгоод өччих заяа. За тэгээд яг энийхээ хэмжээгээр иймэрхүү том болгочих болж байна тийм ээ. Энэ дээр бид нар яах вэ гэхээр юу руугаа очиж жоод ап руугаа очиж жоод энэ shape cutout гэдэг юугаа сонгоно. Shape. За энэ shape cutout гэдэг тийм ээ. За энийгээ сонгож жоод за тэгээ энэ дээр бид нар export гэж сонгоод за тэгээ энэ дээр бид нар хуудасныхаа дугаарыг зааж өгнө. Энэ маань 109 дугаар хуудас учраас 109 дугаар current page тийм ээ. За тэгээ энийгээ сонгоод за тэгээ export гэдэг тэгэнгүүт чинь ийм гарч ирэн. За тэгээ энэ харууд яахан болгоод за тэдрийн тийм ээ. За тэгээ add to гэдэнгүүт энэ маань яхнаа ингээд бидний юун дээр ингээд дизайнлууны орчиж чинь тийм ээ. За тэгэнгүүт бид нэр яах вэ гэхээр фотос руугаа очиж жаад Монголын талаар тийм ээ зураг хийдүүлээ. За энэ дээр очиж жаад фотос гэд за түрүүн би Балигийн зураг хийсэн. Одоо хэдүүлээ Монголын зураг хаяа. За тэгэхээр иймэрхүү энэ зураг бол надад их гоё санаа. Зургаа бид нэр ингээд сайхан том болгоод голыг нь бас ингээд тийм ээ энэ хар дотроо зургаа байрлуулна гэж үзээд за тэгээ position дээр яах нь энийхээ хардууд ингээд оруулчих юм бол энэ маань ингэж гарч ирэх нэ тийм ээ. За энэ дээр болохоор жоохон зургийн маань өнгө нь болохоор нэг тийм цайвар учраас энэ цайвар юм дээр бас нэг сайн гарч ирэхгүй байна тийм ээ. За хэдүүлээ тэгвэл гоё юм ногоон юутай зураг авъя юм. За энэ бас гоё зураг гэж магадгүй гэж бодож байна. Яа тэгэхээр энэ том нөгөө цаазуур байсан голд нь оруулчихвал бас гоё гэж магадгүй. За ер нь л бас цайвардаад юм тийм ээ. За жоохон бараан өнгө үйл яадаг юм бол за далбаагаа оруулаад үзье хэдүүлээ. За цэнхэр улааны нас гол руу нь орлоод за энэ бол арай дээр олж ирж байна тийм ээ. За энэ ингээд шарн улаан цэнхэр нь ороод ингээд за иймэрхүү маягаар яах нь бас янз бүрээр хийж болж байна. За дараагийнх нь болохоор тэр хамгийн сүүлийнх нь хүүхдийн зураг байгаа тийм ээ. За тэгэхээр энэ дээр бид нар элемент рүүгээ очиж жаад элемент дээрээ бид нар юу гэж бичих вэ гэхээр black splatter гэж бичнэ. За энэ
бид өмнө хийжсэн учраас гараад ирж байна тийм ээ. Тэгээ энэ generate гэдэг маань одоо энэ нэг AI-аар хийх гэсэн үг аахгүй. За график руугаа орж аваад за ингээд биднэрт яг нэг splatter энэ хийж өгнө. Аль нэгийг сонгочих тийм ээ. За энийг сонгочих. За тэгээ энийгээ бид нар бас нэг зургийн файл болгох хэрэгтэй. За тэхийн тулд яг нэг copy to clipboard гэдгийг сонгоод за ингээд copy гэж аваад шинээр ингээд энэ дээр оруулчих болж байна тийм ээ. За энэ бол ингээд зургийн файл болчихж байгаа. За энэ дээр нь бид нар юу оруулах вэ гэхээр юу яана? Одоо хүүхдийн зургийг оруулна тийм ээ. За ингээд бид нар яг энэ хоёроо хооронд нь бленд хийх хэрэгтэй байгаа. За тэхийн тулд бид нар app руугаа очино. За тэгээд blend image гэдэг тийм ээ. За тэгээ энэ blend image гэсэн энэ app-ыг ашиглана. За тэгээ доотлолт нь энэ хар зураг оруулна. За энэ дээр бид нар энийг сонгочих. За тэгээ энэ top layer гэдэг дээрээ бид нар энийг сонгочих. За ингээ ороод ирж байна тийм ээ. За энэ дээр blend mode дээр screen-ээ сонгоод энэ adjust дээрээ бид нар энийг одоо энэ хүүхдийн зургийг хэр энэ доотлол нь байж штэ тийм ээ. Том болох уу, нүрийн том болох уу, ингээ хажууд дээш нь доош нь энэ төр болох уу гэдгийг ингээ тохируулж өгнө. За тэгээ яг нь зураг руугаа ингээ оруулах нь штэ тийм ээ. За ингээд яг нь бидний одоо шинэ зураг маань ингээ бэлэн болох нэ. За ингээд энэ бичлэгээ дуусгая баярлаа. Баяр таа.